За энэ гурвын тууштай гэдэг дүрэн байна. За энэ болохоор Японоор тайлбарлах юм бол ямар нэгэн тачиба буюу ямар нэгэн одоо зиндан дээр ямар нэгэн одоо захирлын суудал гэх юм уу одоо тийм суудал модал дээр тачиба дээр неймэ гэд за одоо тачиба гэдэг нь байр суурь шүү. Байр суурь те. За тэгээ өөрөг статусаар үйлдэл хийх эсвэл хүлээмжшөөрөгдөх үед хэрэглэгдэнэ гэж байна. За энэ бас айгүй бол амархан дүрм. За хэдүүлэн эхнээс нь харъя. За мэши юм сэцүү зохгүй нь бол зөвхөн мэши дээр нэмэх нь тооштой. Нэр үг дээр нэмэх нь тооштой байх наа. За нэг гэж юм тийм ээ. Нэг гэж. Нэг гэж. За нэг дээр нь болохоор яаж орж ирж байгаа гэвэл мэши буюу нэр үг дээр нэмэх нь тууштай залангуутай ардаас но аваад мэши. Тооштойгийн ардаас дахиад мэши авахын тулд но залгах нэ. Кёши тооштой нөө адобайсо буюу одоо багшийн хувийн зөвлөгөө гэж аахгүй жишээ нь майничи гофунде ii no de nihongo wo tsukatte kudasai. Kore wa kyoshi toshite no advice desu. Буюу майничи гофунде ii no de буюу өдөр болгон 5 минут ч гэсэн зүгээрээ. Зүгээр болохоор нихонго цукатэ годасай 5 минут чамаагүй япон хэлийг ашиглаарэ. Энэ бол багшийн хувьд те багшийн үүр одоо байр сууриас багшийн хувьд бол энэ багшийн адвайсаа гэж хэлж байна. Багшийн зөвлөгөө те. Кёши тууштай нөө адвайс. За дараагийн нь хоёр нь за мэши тууштай тэгээд артаас нь ва гэж байна. Хааха тууштай ва буюу хааха ээж гэдэг юм байр суурийн хувьд бол те энэ байр суурин дээр ээж гэдэг юм статусын дээр мусуко но рюгакуни хантай дэс буюу мусуко гэхээр эмэгтэй хүүхдийн гадаад руу явж сурахт нь бол би эсэргүүцэж байна. Тэгэхээр би ээж хүний хувьд те хааха тууштай ба. Ээж хүний хувьд бол би өөрийнхөө охиныг гадаадад сурахт нь бол одоо эсэргүүцэж байна гэж хэлж байна гэсэн. За за энэ дээр хэлсэн байна шүү дээ. Но тачиба де иеба буюу хааха но тачиба де иеба буюу ээжийн байр сууриас хэлвэл гэсэн утгаар тийм. За эсвэл бол мэши тууштай тэгээд ба залхаараа бас кураберу буюу юмыг харьцуулахад ашигладаг гэж юм чи бичсэн байна тийм. За жишээ нь каре wa shigoto ga dekiru no de bijinesu man toshite wa subarashii no desu ga кареши тууштай wa yoku nai. Буюу харьцуулж ин тийм. Каре wa shigoto ga dekiru no de буюу тэр залуу тэ ажилдаа сайн болохоор ажиллаа хийж чаддаг болохоор бизнесмен буюу бизнесменийг хэлж байгаа. Бизнесменийн хувьд бол одоо маш гайхалтай субарашино дэсү. Маш гайхалтай боловч кареши тууштай боёхгүй най буюу одоо найз залуугийн хувьд бол тийм сайн биш ээ. Сайн найз залуу биш ээ гэж утгаар очиж байгаа. Гэж харьцуулсан мэт те артикууд уралтнгаа өнгөта тууштай ба. Тэгээ хувьд бол гэж очиж байгаа хгүй монголоор бол за дөрвийг нь харъя. Мэши тууштай мó гэхээр аль алин те дучирамо гэхээр аль алин гэсэн утгаар орж иж байгаа гэсэн. Аль алин гэсэн утгаар орж иж байгаа. За смартфон ва жишөө тууштай мó цукаэмас гэж юм те. Смартфон буюу гар утсан жишөө тууштай мó буюу жишөө гэдэг маань тол бичгийн одоо хуваарч гэсэн тооштой мó. Хуваарч гэсэн хэрэглэж болно. Цукаэмас буюу хэрэглэж болно гэж. За хуканарэ хэдүүлээ харъя. Канго кяку тооштой нихоны кимашта буюу одоо жуулчны хуваар тий жуулчны хуваар Японд ирсэн. Канго кяку тооштой нихоны кимашта. За дараагийнх нь имава рюгакусей тооштой нихонд бенкё шите масу тий имава одоо рюгакусей тооштой буюу гадаад оюутны хуваар Японд хичээл хийж байна. Японд хичээлж байгаа тийм Японд хичээлж байгаа гэж орчиж. За
Дараагийн нь最初は趣味として日本語の勉強を始めました。最初はгэдэг нь болохоор ихэндээ趣味то штэ буюу одоо тий сонирхол хоббигийн хувьар одоо Японы хэлний хичээлийг эхэлсэн гэж энэ дээр бичсэн байна лээ. Японы хэлний хичээлийг эхэлсэн гэж бичсэн.